нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар 2026 оны улсын төсөв, эрчим хүчний салбар болон нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа шийдвэрийн тухай улсын хурлын гишүүн Зол Жаргалтай ярилцах болно. Хар хайрцаг. Сайн байна уу? Танд оройн төргийн миний өмнөөс бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Оройн төрсөн баярлалаа. Хоёулаа өнөөдөр их энгийн бөгөөд элен далангуу ярилцъя гэж бодож байна. Хэд хэдэн сэдвийн хүрээнд. Эхний сэдвээрээ мэдээж 2026 оны төсвийн талаар таны ерөнхий байр суурийг авахын зэрэгцээ. Одоо энэ 7 хоногт болж өнгөрсөн одоо багш нарын жагсаал цалингаа нэмүүлэе гэж одоо шаардж байгаа. Энэ шаардлагын талаар бас улсын хурлын гишүүний хувьд таны байр суурийг сонсох гэж бодож байна. 26 оны төсөв 25 оны төсөв өөс ялгаатай нөх юм бол алдагталтай төс болж байгаа. Бас нэг ялгаа нь бол хамаагүй цомхон болж байгаа. Нөгөө агаарын бүтээн байгуулалтууд том нөх гаргах том юм барих төслүүд нь бол багц болсон. Арай бодтой. Нүүрсний үн хэмжээнд дэр хүмүүс нэлээд асууж илаа. $70 гэдэг бол харьцангуй боломжийн доо. 90 сая бол нэлээд хүнд доо хүрэхэд. Гэхдээ боломжгүй бол биш. Цэвэр техник утгаараа бол дамжуулт хүчин чадал байгаа. Худалдаж авах нь хэд байхыг бол би мэдэхгүй. Дээдл нь 80 гарсан юм чинь одоо ирлүү зүтгэл гэж байгаа юм шиг л. За нэг юмрхөө төсвийн 3 дахь онцлог нь эрүүл мэнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт бол огцом нэмэгдсэн. Олон нийтээс санал асуусан, тэгж хэлсэн. За үнэхээр гудамжаар яваад хүмүүстэй уулзахад бол яг л ийм эрэмбтэй. Би жуулганы завсарлагаанаар нэлээд авсан. Тэгээд Баянгол дүүргийн бас нэг онцлог байна. Хүн ихтэй, нягт ихтэй, хүүхэд ихтэй. Тийм болохоор сургуулиуд нь ингээд хитэрч ачаал. Тийм болохоор тэндээс бол номер 1 бол сургуулийн олдсон. Дараа нь эрүүлэнд. Ингээд эренблэхээр эренб нь бол адилхан л таарч байгаа. Тэр утгаараа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг нь зөв гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмлээ, хүн дахиад хоцорчлоо. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг эмчийн залин байхгүй, багшийн залин байхгүй. Тэгээ эмч нарыг ялангуяа би одоо энэ гимтлийн эмч нар байна, төргөн тусламжийнхан байна, яралтай тусламжийнхан. Яг хүн ингээд асуудал гарахаар очдог. Тэр үедээ хүмүүс амар мэдэрдэг байхгүй. Тэд нар чинь ерөөсөө тэр цус нүжтэй хойлолцсон хүн дэмтэй ажиллаж байгаа хүмүүс сая 500 төгрөгийн цалинтай. Ер нь энэ нийгэмд бол амьдрах боломжгүй. Тийм болохоор энийг хоошлуулсан нь бол алдаа болсон гэж бодож байгаа. Нэмий гэхээр зэрэг урсгал зардал их усүр байхгүй. Хаанаас гаргаж авах вэ гэдэг асуудал үүснэ. За энэ дээр миний бодол бол ийм байна. Орон даяар бид нар баахан хэрэгтэй боловч өнөө маргааш тулчаагүй ордонгууд, төвүүд, хүний хөгжлийн төв, соёлын төвүүд, ордонгууд юунод байна. Гэр бүлийн хөгжлийн төв гэдэг ингээд зөндөө юмнууд байна. Энэ зүйлсийг 2-9 хуваагаад нийлбэр дүндээ бараг 400 тэрбум төгрөг болоод ирсэн. Өнгөрсөн жил 25 оны төсөв дээр нэг их хурлын гишүүдээс ажлын хэсэг гарсан шүү дээ. Ажлын хэсэг гараад тэр ажлын хэсгийн нөгөө төсөв яаж хэмнэх үү гэдэг тэрний хөрөнгө оруулалтын хэсэг дээр дид хэсгийг нь би ахалж ажилласан хэдэн гишүүдтэй. Тэгээ бидний гаргаж ирсэн дүнгээр 400 тэрбум бол иймэрхүү объектууд зарцуулж байна. Энийг ерөн зогсоосон дээр юм байна. За тэр объектуудыг суманд нь өгье. Сумынх нь иргэд тэнд нь ороод бизнес хийх. Аймаг дээр IT хийх, залуучууд оёдлоо хийх. Тэгээд өгж байгаа төлбөр нь бол зөвхөн түрээс ин. Тэгэхээр нөгөө төрөөс ирэх урсгал зардлыг хаач. Тэгээд заримын зарчих. Одоо үн хөрвөл дуудлаа бодлоо. Үн өрөхгүй бол түрээс л. Тэгээд сулж авсан түрээсийн урсгал зардлаа зарж борлуулсан өнгөтэйгөө нийлээд эмч нарын цалин, багш нарын цалин гэнэ.
Энийг ингээд жил болгон хойшлуулдаг. Ягаад гэвэл нэгэн тэхэлцээ объектыг чинь зогсоох юм бол юу яачна. Улам их зардалгаар нь утгагүй бол тийм болохоор дуусгах хэрэгтэй гэдэг. За дуусгах ихээр зэрэг ингээд жил бол унжраад яваад идэм байна. Ер нь жоохон зөрөгтэйхон шиг царцаагаад үлдөөгөөд урсгал зардлууд огцом танаад тэр мөнгөөрөө эмч багш нартаа шууд нэмэх хэрэгтэй гэсэн ийм итгэд үнэмшилтэй боллоо. Саяны энэс өөр арга замгүй юу? Таны хайж байгаа. Өөр одоо тэгэл бүр яралтаа өөр аргагүй бол төсвийнхөө юу гэх юм шүү дээ. Алдаглаа юм. Тэгэхээр 2026 оны төсөв ирж байгаагийнх нийслэлийн төсөв бас дараа жил нэмэгдэх сурагтай. Одоо ийм прогнозууд зарим гишүүд бол бүр 10 их 80 болно гэсэн. Бас арай хөндлөн тоонууд бас яриад явж байгаа. Гэтэл энэ жилийнхийг ойлоо төвлөрчүүл яриа. Энэ жилийнх ойролцоогоор миний харснаар бол 4.2 их найдах шиг. Тэгэхээр нийслэлийн яг нэгдүгээрт нийслэл бас өөрийн захин зарцуулах боломжтой ийм төсөв нэмэгдсэн маш сайн хэрэг зөв баг. Гэтэл нөгөө талдаа энэнийхээ хэрээр чадвах сулынх уу, хүний нөөц багынх уу, ямар ч лээсэн их дөтөлсөн арга хэмжээнүүдийг их авснаар болж одоо яг манай одоо нэвтрүүлгийн хар хайрцагны гэдэг шиг энэ бодлогоо жоохон сулраад байгаа юм болов уу? Ялангуяа одоо саяны ярьсан хагас коксийн асуудлууд байна. Барилгын тендерүүдийн асуудлууд байна. Ихэнхдээ дандаа гадны компаниуд шалгараад маш өндөр хэмжээтэй ийм худалдаа авалтуудыг хийгээд байгаа явдал. Энэ дээр бас таны байр суурийг сонсъё гэж бодож байна. Ямар нэгэн субъект үйл ажиллагаа явуулахад өөрийн гэсэн төсөвтэй байх юм бол одоо хурдтай сайн ажиллана тийм ээ. Энэ утгаар орон нутгийн төсөв байдаг. 4 их 80 гэж байна та. Монгол улс 400 их 80-ийн төсөвтэй байсан бол одоо ингээл явж байгаа асуудал алга. Гэтэл манай төсөв чинь өөрөө 30 гаруй их 80 төгрөг байна. Улсын төсөв 4 гаруй их 80-д нийслэл болчлоо. Төрөмчийн компаниуд дээр хийж байгаа худалдаа авалтаа нийлэх юм бол 10 их 80 гаруй байна. За тэгэхээр манай жижигхэн эдийн засагта жижиг төсөвтэй улсад улсын их хурлаас иргэдээс мандат авч гарсан энэ субъектийн хяналтаас гадуур явж байгаа төсөл улсын төсвийн 3.1 болчихж байна. Зарцуулт нь. Тэгэхээр энэ бол маш том дүү. Хар хайрцагт энэ бол зохихгүй. Монгол улс төвлөрсөн одоо бид нар холбооны улс биш. Төвлөрсөн засаглалтай нэгдсэн улс. Нэгдсэн улсын нэг субъект тэр улсын нийт төсвийн зарцуулалтын за зүгээр жишээ болгож хэлэхэд тийм ээ 10%-аас дээш төсөв зарцуулаад хэлэх юм бол биднэрт энэ бол том анхаарлын тэмдэг болно. Энэ улс үндэстэн чи явандаа ингээд холбооны улс шиг өөрийнхөө төсвийг мэддэг хэд хэдэн бүсүүд хуваагдаад ингэх юм бол энэ ер нь бол үндэсний эрх ашигын асуудал болж хувирна. Тийм болохоор нийслэлийн төсвийн хэмжээ ингэж огцом нэмэгдэж байгаа цаг үе дээр би бол энэ дээр хязгаар тавих хэрэгтэй гэж бодож байгаа. Эрх зүйн хувьд ямар төвшөнд хязгаарлах тэгээд хичнээн хэмжээний нэмийг их хурл дээр ярих энэ асуудлыг бол наривчлж судлах шаардлагатай байна. Хоёр дахь юм нь төрөмчийн компаниуд. Төрөмчийн компаниуд дээр хийж байгаа худалдаа авалтууд чинь дахиад олон их найд төгрөгт. Тэгээд тэнд одоо нөгөө л ялгаагүй шүү дээ чинь улс төрчдийн нөлөөллөөр томилогдож байгаа захирлууд байна. Засгийн газрын шийдвэрээр томилогдож байгаа захирлууд байна. Тэд нар чинь ямар нэгэн байдлаар ингээд буцаад нөгөө хүрээлэлтэй үйлчлэн намын санхүүжил бэлтгэн ойлгомжтой. Тэгэхээр энийг нэгдүгээр төр засаглалыг бид нар төрөмчийн компанийг нээлттэй овчит компани болгоё гэд ярьдаг, тэрийг ингээ хойшлуулдаг. Тэгээ хойшлуулдаг шаардлага байхгүй. Энийг ер нь хийж эхлэх хэрэгтэй. Боломжтой үн үрхийг нь хойчлох хэрэгтэй. Тэгээ энэ ажлуудыг хийхгүй бол төрийн өмчийн их хурл дээр ярихгүй улсын төсөөс гадуур явж байгаа дүн чинь бүр асар өндөр болоод энэ шүү. Цаашдаа бүр их нэмэгдэх гэдэг байна гэдгийг зохон тэмдэглэмээр байна. Нийслэлтэй холбоод ярихад жишээлбэл нөгөө юуны банкны орон дээр Нямбатар даргаас би асуухад их хурлын тогтоол бол улсын төсөв нүүрсэн түлшинд гарахгүйгээ гарцсан байна. Тэгээд нийслэл ханаасаа мөнгө авч хятаас авах гэдэг юм бэ гэхэд бол энэ бол улсын төсөв биш. Энэ бол компани өөрийн тавталгаа түш гэдэг компани. Тийм учраас одоо тэндээс яана тогтоол хамаагүй гэж тайлбарласан.
Тэгэхээр энэ бол зүгээр нэг жишээ. Тэгэхээр тэр компани мөнгөө та нарт хамаагүй гэдэг байдлаар энэ бол 226 тэрбум бол харьцангуй одоо баг борхон өрсө. Марж их тоо ярьсараа бид чинь сайн болчиход шүү дээ. Цаана хэдий их найдаа худалдаа аваад явж байгаа учраас энэ дээр хяналтыг бас сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд одоо зүгээр илт бас сүүлийн үед нэгэн бохомтой тараад байна л да нөгөө асар үнэтэй чулуунуудаар шинхэн боржуур солидог асуудал. Тэгэл энэ том мөнгөний асуудлууд их найдаараа яригдал том бонд тавиал ингээд яваад байгаа нь миний хувьд бол сигнал болж байна. Улсын төсвийн 10%-аас дээш гарсан тохиолдолд бол хяналт тавих хэрэгтэй. Тэнтэй яг санал нэг байна. 5-7 түвш гэх мэтчлэн одоо төрийн өмчит компаниудаар дамжуулж бараг төсвийн одоо төсөвтэй зэрэгцгүйч зарим нэг үйл ажиллагааг бол нийслэлээс ингээд хийгээд гэхдээ энэ нь нөгөө улсын хурлаас гарсан тогтоолоос бүр гадуур бүр зөрчсөн баг эсрэг юм үйл ажиллагаануудыг зохион байгуулад явж л байна л да. Гэхдээ яг за энэ талаар хоёул илүү дэлгэрүүлж дараагийнхаа удаа ярилцъя. Надад нэг юм нэмэлтэж байна. Надад бас нэг өгсөн сигнал нь юу гэхээр зэрэг нодлон биржин уулуурхан бүтээгдэхүүн биржин тухай хуультай нэг санаа орж ирсэн. Сүүлд нь бас нэг ажлын хэсэг гараад ажиллаж ирсэн үзэг орлоо. Тэрний санаа нь юу гэхээр ашигт малтмлын ордуудыг бартертаад хөрөнгө оруулагчд. Тэгээд бүтээн байгуулалт хийх. Одоо зам барин, гүүр барин, түнэл баринууд юу гэдэг янз бүр юм. Бүс дээрээ. Баруун бүс, зүүн бүс, говийн бүс, ангаан бүс, хойд бүс энэ төр гэдэг. Тэгээд Улаанбаатар жишээлх. China Energy-гийн тэр улсын хурлын тогтоол дээр юм орцсон байдаг шиг. Тиймэрхүү санаа байсан тий. Тэгээд тэр болохоор тэр зөвхөн China Energy биш ерөөсөө нийтэд ямар ч төрлийн ашигт малтмлыг. Тэгээ эрхийн нөхөр зэрэг ингээд одоо эдийн засгийг эрчимжүүлээд бүсүүд дээр том юм хийнэ гэдэг. Энэ болохоор ягаад би нийслэлийн төсөвтэй холбож байна гэхээр энэний агуулга нь тэр бүс нутаг байгаа ашигт малтмлын ордуудаа хүнд өгөөд оронд нь юм бариулж аавна. Нөгөөх нь өндөр үнээр барина. Түүхийдийн хямдхан үнээр аавна. 4 дахь ялгаа гарна тэр оронд дараагаар нь тэнд эргэлдэх мөнгөн дүн нийтийн төслүүд чинь бүр 100-аар тогтохгүй их найт өөр байхгүй. Тэгэхээр улсын төсөөс хэд дахин их мөнгө ингээд өөр замаар явна. Захин зарцуулалтын дээр орон нутгийн бүсүүд дээр байна. Сүүлдээ улсын төсөв бол зүгээр нэг тэтгэвэр цалин нэг нийгмийн ажилтнуудын асуудал. Жинхэнэ эдийн засгийн бизнесийн гол мөнгө нь бол өөр их усүрээс орж ирнэ. Өөр их усүрээс орж ирэхээр өөр их усүрийн бодлого нөлөө тэнд орж ирнэ. Бүтээн байгуулалт явна. Хэний ажилчид ажиллах вэ? Уурхаа дээр нь бартарт нь хэнийг хаан байгуулах, хэний доног төхөөрөмж авах, хэний ханган нийлүүлэлт байх вэ? Хаанаасаа одоо хүнс хувц сунраа нийлүүлэх үү гэд. Ингээд эн чинь нэгдсэн улсыг эдийн засгийн хувьд докторгүй болгох хуваах үр дагавартай. Жог ургуулад бодох юм. Энэ бол миний нөгөө засаг огцрох үед залуучуудын жагсаал дээр би очиж хэлэхдээ би бол бас энээс болгоомжлж байна. Ийм хитрхи хүчтэй явчлаа гэдэг үг хэлсэн шүү дээ. Тэгэхээр энийг одоо жижигрүүлээд харахад татаж авчраад нийслэлээр харахад нийслэлийн төсөвч улсын төсөв 10% их болчиход шүү дээ. Дараагаар нь бид нар баруун бүсийн төсөв 15% болвол яах юм? Ер нь бол энэ нэгдмэл улсын нэгдсэн ял байх хэрэгтэй гэдэг нэмэт хэлж байна. Гэхдээ яг баруун бүсийн төсвийн хувьд бол мэдээж баруун бүсийн төсөв бол улсын хурлаар орж ирээд батлагдах байх. Хэрвээ яг тэндээ хүрвэл би зөв жишээ бартер энэ төр явсан бол шууд өөртөө. Тийм. Гэхдээ бартерыг уусан бол тустай байхгүй. Тэр чинь бол улсын төсөв биш ээ. Энэ чинь компани үйл ажиллагааны мөнгө гэдэг зэрчмаар явна шүү дээ. Тэр нэг орон нутгийн өмчт компани ордоо дээш нь өгсөн. Таврууд юм байж өгöd гэсэн. Тиймэрхүү агуулгаар. За жил бүр яг өдийд бид нэр ингэ төсөв нэг аажуухан ярьж эхлээл 11-12 сар л ингээд уулзаад эхэлдэг л дээ. Энэ нь бас нэг яг хүмүүсийн бас их эсэргүүцлийг хөдөлгдөг саналуудлыг нас хүчтэй илэрхийлэгд хүргэдэг нэг сэдв бол энэ төсвийг дагаж орж ирж байгаа хуулиуд, тогтоолуудын асуудал. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жил шиг тэр 3-ыг нэгээр 3-ыг зохицуулсан. Тэр шиг иймэрхүү одоо тогтоолууд байна уу? Тавал яг энэ салбарын одоо уулуурхай ассоциацид бас байсан хүний хувьд хэлэхэд энэ асуудлууд дээр бас их анхаарал хандуулж ажиллаж байгаа гэж найдаж байна. Төсөв дагаж орж ирсэн миний анхаарал хандуулсан хоёр зүйлөө нэг нь татвар нөөтийн
тухай хууль нэмэлт өөрчлөлт, нөгөөх нь 5-7 хэсгийг хөрөнгө оруулагчдад хамтарч ажиллах талаар. Нөөт дээр бол нөгөө татварын багц хууль гэл бөөн сүр болол боо юм яриад ярьж ирж байгаа нэг 500 мянган төгрөг хүртэл борлуулалттай авах юм бол тэгээ 27 оноос сая төгрөг хүртэл борлуулалттай авах юм бол 100% буцаан, дараа нь 50% буцаан гэдэг ингээд шатлцсан нэг тийм юм. Тэгээ яг одоо 4 амбултай айл хөдөлთა авалтаа. За миний хөө 500 мянга хүрчих юм бол одоо ээж дээр бүртгүүлээ шиг гэдэг нэг иймэрхүү юм болох юм байна. Тийм системд орох гэдэг. Тийм, тийм л орох юм лээ. Тэрний мөнгөн дүүн энэ төр бол нэг тийм ач холбогдолтой биш гэж санагдсан. Нэг тиймэрхүү нэг жоохон тийм косметик сериозны биш юм болчлаа. Хоёрдугаарх нь тэр сериозны анхаарал татж байгаа зүйл нь бол 5 толгоон ашиглагдаагүй байгаа хэсгийг олборлолт, тээвэрлэлт, экспортыг иж бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаа хэлцээр хий гэсэн агуулгатай тогтоол орж ирж байгаа. За энэ агуулгаас нь юу гэж харагдаж байна вэ гэхээр энийг цогцоор нь хийх нь бол хятадын том компаниуд гэж байна. Монгол компани бол тэр цогцоор нь оролцохгүй. Худалдаа нь хамт байгаа учраас. Тэгэхээр юу гэж надад бол юу гэж уншиж байгаа нөхөр энэ бол урд нь ярьсан яриа хэлцээрийг эвтэйхэн тогтоолын хэлбэрээр оруулж ирж байгаа юм шиг байна. Гарчиг нь болохоор үндэсний баялагын санд мөнгө одоо хөрөнгө төлбөр яах мах дэмжих хэрэгчлөө нэг тийм гоё нэртэй. Үндэсний баялагын санг дэмжих гээд байгаа тогтоол одоо монголчууд мөнгө хэрэгтэй байна. Баялагын сандаа игээд та нөгөө байрныхаа зээлмэл нэгээд аавна шүү дээ. Энийг ингээд сайхан хэрэгжүүлэхэд бол иж бүрэн цогцоор нь эмх цэгцтэй явуулъя гэсэн агуулгатай бичсэн байна. Яагаад би энийг эмзэглээд байна гэхээр Монголын ур хажид урхаагаа ажиллуулж чадна. Ямар ч асуудал байхгүй. Тээвэр монголчууд энэ төмөр замаар юм. Автаар юм. Хамаагүй бол илүү хүчин чадалтай тээврийн хэрэгсэлтэй болсон. Худалдаан дээр бол хятад байна уу, өөр гадаад байна уу, Монгол байна уу, дуртай нь ороод худалдаагаа хийгээл явна. Тэгэхээр энэ бол энэ гурыг ингэж цогцоор нийтээр нь гэдэг бол лав одоо манайх Монголын энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ирэх ашиг биш. Тэгээ яагаад юм оруулж ирж байгаа гэдэг асуултыг тавина. Одоо энэ нөгөө дагаж орж ирсэн төсвийн дагаж орж ирсэн хууль нэмэлт өөрчлөлт яригдаагүй байна. Байнгын ороонууд төр бол яригдана. Энэ чиглэлээр нь бас судалж байна. Салбарын хүмүүстэй санал солилцож байна. Гурвыг цогцоор нь гэдэг юм бол өмнөх жил China Energy-тэй маш том гэрээ ихэд орж ирсэн. Тэр бол инкээс өөр арга байхгүй маа. Ингэхгүй бол бид нар одоо том хөршөөгөө гомдоогоод өстой муухай болчлаа. Хөрөлт оролцсон тий гэж тайлбарласан шүү дээ. За тэр тэгээд тусдаа асуудал. Тэгтэл одоо яагаад дахиад ийм юм яриад байгаа. Одоо хиндэ ямар өртөө болцсон. Тэм байхгүй. Тэгэхээр нийтдээ бол үндэсний баялагын сан гэж одоо нийтийн эрх ашигын нэрийг барьж дотоодын ялангуяа энэ уулуурхай салбарынхныг бол бас их хүндхэн байдалд оруулах юм улсын хурлын тогтоолын мэдээллийг бас танаас авлаа гэж би бас бодож байна л да. Тэгээ үнд бас сөргөөр нөлөөл. Өөрснөө үн сөргөөр том хэмжээний гэрээг тэгж худалдаагийн хөнгөлөлтөө үнээр урт хугацааны юм чинь тийм л байгаа шүү дээ. Урт хугацааны том гэрээ хийчихэд байхад дахиад ингэж авах юм бол нийтээр үн бураал байна. Тэгээ тэр нь Монголд орж ирэх мөнгө нь багасна. Монголын эдийн засаг тохиролтой. Тэр орж ирж байгаа мөнгөн дээр ажиллаж байгаа компаниуд, Монгол компаниуд биш. Цогцоороо иж бүрэн гэхээр нэг том корпорац мэдлэж байгаа юм. Энэ бол бороо. Монголчууд ирэх өгөөж нь багасч байна. Хоёул бол ярилцлагынхаа ихэнх хэсэгт төсвийн тухай ерөнхийд нь бол базаж ярьсан. Хэд хэдэн асуудалтай төвлөрч хагаад төсөв дагаж орж ирэх болгоно бас нэг асуудал яригддаг нь энэ уулуурхай одоо биржийн тухай хуулийн асуудал. Энэ хууль ер нь хэрэгжих боломжтой юм уу Монгол улсад? Ингээл өөр нэрээр нэршлэр ингээд тодорхойлоод байгаа боловч одоо хуучны нөгөө аптек гэдэг шиг л ийм гэрээнүүдийг жил болгон хийгээд байгаа энэ нөхцөл ер нь энэ хууль байх шаардлага байна уу гэж сүлээд харагдах болоод байгаа юм. Тэгэхээр энэ дээр яг та мэргэжлийн хувьд нэг өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Өнгөрсөн жил China Energy-тэй гэрээ хийхээ өмнө гадуур чиглэл мэдээлэлээр их явсан, улсын хурлын чуулганы танхим дотор ч улс төрчид зөндөө ярьсан нүүрс хэрэггүй болох гээд байна. Бирж байхгүй, нүүрсийг биржээр зардаггүй юм. Тэгээд том гэрээгээ хийсэн.
одоо бирж ажиллаж байгаа. Яг тэр үед биржийн юу унтсан. Ягаад гэвэл зах зээл дээрх нүүрсний эрэлт буурахаар захын борлуулалт буурна зү. Дээрээс нь бид нар том гэрээ байгуулад тэр нь ямдралтай яхаар зэрэг захын үнд бас сөргөөр нөлөөл. Тэгээ биржийн сарс. Одоо буцаад захын сэргээд үнэн өсөөд ирэхээр бирж ажиллаж байна. Одоо ажиллаж их. Саяны сарын өмнө ч 2-7 хоногийн өмнө түүхэндээ нэг дөр хамгийн их хэмжээний нүүрсийг биржээр зарсан. Тэгэхээр бирж ажиллана. Ажиллуулах ёстой. Хятад бол нэг худалдаа авахч биш. Тэнд чинь түмэн янзын компаниуд байгаа. Төрийн хэмжээний компаниуд нь ч хоорондоо өрсөлдөж тодорхой хэмжээтэй. Тэгээ хувийн компаниуд зөндөө тогтогч байгаа. Тэгэхээр бирж бол ажиллана. Биржийн улуурхаан биржийн тухай хуулийн нэг одоо анхаарал татах зүйл нь юу гэхээр зэрэг China Energy-тэй бид нар урт хугацаанд жилд 20 сая тонн нүүрс нийлүүлэх арай хөнгөлөлтөө үнээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Монгол улс. Тэгэхээр энэ тонн манай нийт нүүрсний экспортод хэтэрхий том жин дараад авах юм бол нийт үнэ татаж умгаана. Тийм бол биржийн үндээс өргөөр нөлөөлөл. За энэ миний нодлонгийн чуулган дээр энэ China Energy-гийн гэрээ ярьж явах үед хэлжсэн гол аргументуудын нэг. Тэгэхээр хэрвээ хятад үнэхээр манахаас тийм 100 гаруй сая тонн авах гэдэг юм бол тэрийг нь тэр санамж бичгтээ бичээ. Тэгэх юм бол тэр дотор байгаа хорчин харьцангуй бага жинтэй учраас сөрөг нөлөөлөл нь багасна гэж. Тэгээ энийг бол бичүүлж чадаагүй. Тэр үнийн зөрөө нь болохоор зэрэг хятадын дотоодын 5 их усүрийн 5 удаа бир захын үнийг аваад тэгээ суур үн дээрээ саруулгын өөрчлөлтийг нэмж харж боддог томьёогоор явдгийг. Урд нь Chalco компанитай хийсэн байсан гэрээний жишгэр. Тэр хятадын зах зээл дэх үнэ нь болохоор манайдаа ойрхон захуудын үн буюу манай нүүрсний үннээс хамаардаг. Бид нар хямдхан зарах юм бол индекс нь буурна. Буцаагаад тэр индексээрээ би үнэ бодохоор миний үн хямдарна. Тийм учраас Монголын биржийн үнийг нэм дахиад нэг олон улсын нэг индекс нэм ингээ холж жогод оруулъя гэдэг бол миний бас нэг аргумент биш. Энийг бол дэмжигдээгүй. Тэгээ гурав дахь миний хамгийн гол дэмжүүлж чадсан аргумент нь энэ ганцхан төрлийн кокс хүмүүсийг аваад иж болохгүй. Сорчлохгүй гэдэг асуудлыг тий, сорчлохгүй. Уурхаагаас гарч ирж байгаа төлөвлөгөөнд дав харьцаагаар нь сорчлохгүйгээр 3 төрлийн нүүрсийг нь аль алийг нь авна гэдгийг банк орон дээр эдийн засгийн банк орон дээр дэмжүүлээд дараа нь чуулган дээр дахиж тайлбарлаж дэмжүүлээд энэ бол энэ гэрээн дээр тусгацсан байх шүү дээ. Гэрээг нь бол би хараагүй. Нууцгээд юуг нь бол улсын хурлын чиглэл бол байгаа. Тэгэхээр энэ сорчлохгүй байна гэдэг бол зүгээр урт хугацаанд энэ бас том хэмжээний мөнгөний асуудал. Тэгэхээр энэ яг бага ч гэсэн хэмжээнд нөлөөлж чадсан гэж бодож байгаа. Тэр China Energy-гийн гэрээг жоохон нааштай болгоход. Ерөнхийдөө бол хөнгөлөлтөө тэгээд тийм том хэмжээний урт хугацааны 16 жил 20 сая тонн гэдэг бол их л хүнд нөхцөлтэй гэрээ. Төмөр зам бол байгуулах хэрэгтэй. Мөнгөний төлж байгаа шүү дээ бэлгэж. Гэхдээ бид нар энийг байгуулах юм бол нүүрсий чинь ингэж урт хугацаагаар авна гэдэг бас нөгөө талын нөхцөл. Тэгэл боо юм болж байгаа шийдэл явсан юм зүйл. За нүүрсний асуудлыг ярьсны хоёлаа одоо эрчим хүчний асуудал руу нийтээр нь зохицоор нь орж бас таны байр суурийг сонсомоор байна л да. За энэ бол яг харахгүй манай одоо улс орны язгуур эрх ашиг болсон юм том асуудал. Бид нар одоо жилийнхаа дундаж агуулгаар нь бараг 20%-ийг нь импортоор авч явах шиг байна. За тэгээд ер нь энэ салбарт бас танаа намын дараагаар ахлуулсан эрчим хүчний реформын үндэсний хороо гэж байж байгаа сая татан болох шиг боллоо үндэсний хороо тийм ээ. Энэ бүгдээс ингээд том зургаар нь харахад манай улс ер нь дараагийн сонгуулиас өмнө энэ эрчим хүчний одоо тогтвортой байдал. За нэгдүгээрт араас нь бие даасан байдал руу шилжих ийм одоо гэрэл ийм дүр зураг танд ажиглагдаж байна уу? Газар нэмэт хэлж. Биржийн хуулийн дээр өнгөрсөн жил 4-р сарын 17-нд баха. Улуурхаан биржийн тухай одоо нэмэлт өөрчлөлтийн санал орж ирсэн байхгүй. Тэр дээр байсан нэг айгуу сонир санаа нь юу гэхээр зэрэг одоо нүүрсний үн унчлаа. Тийм болохоор нөө худалдаа авагч нар худалдаж аваад гэрээгээ байгуулад тэрвэрлж авч хил дээр аваачаад овоолцсон нүүрсийг нь авсан дүнгээс нь буцаагаад хямдруулчихъя. Тэгэхгүй бол ингээд гацчлаа гэдэг нэмэлт өөрчлөлт орж ирсэн.
Тэгээд тэр нь нэлээд шууган болоод хажуугаар нөгөө бартерын юмнууд орж ирээд тэгээд татаж авсан байхгүй. Тэгээ одоо тэр овоосон нүүрс чинь хилээр гарч байгаа. Одоо үн нэмэгдсэн, одоо ингэ гараад дуусна. Тэгэхээр хэрвээ тэрийг хямдруулах эрхийг олгосон бол бид нар дахиад нэг их найт төгрөгийн алдагдал. Зарцсан нүүрсээ буцааж хямдруулаад Монголын төлөв хүлээгчсэн. Тэгээ энэ биржийн хуулинд орж ирэнгүүт аллергитэй бахан хэвлэлийн орол морол хийгээд мэдээлэл өгөөд миний яваад ирсэн хэд аргументтэй нэг нь ашигт төлөө ордоо бартерд нь гэдэг дээр нэмэх нь зарцсан нүүрсээ араас нь ямдруулж өөрсдөө алдагдалд оруулах юм байна. Энэ 7 хоногт засгийн газрын 100 хоног гээд тайлангаа тавьж байхдаа уналтай бас эдийн засгийг сэргээлээ гэсэн нэг мэдээ тэр дунд явж ирсэн. Таны саний ярьдаг энэ хуулийн төсөл дээр бат зогсон нь бол бас энэ эдийн засгийн өсөлтөд нөлөөсөн байх гэж байна. Яг сүүлийн 6 сар яг тэр үед нь нүүрсний өнөссөн эдийн засаг бас давхар өсөж явсан учраас яг тэрнийх нь өмнө нөгөөхөө за волейбол ямдруулж игээд гэсэн бол бас нэг алдагдлын гарч ирэн тийм юм. За эрчим хүч бид нар эрчим хүчний реформ ярихдаа Монголын эрчим хүчнийг реформ гэсэн өөрчлөе. Юуг нь өөрчлөх гэдэг юм гэвэл одоо эрчим хүчний их үүс хөрн дутагдаад байна. Захиалцсан байгаа юм нь одоогийн хүчин чадлаас бараг 2 дахин их байгаад байна. Тэгтэл нийлүүлэлт байхгүй. Яагаад байхгүй гэхээр зэрэг би дараагаас зөвшөөрөл авна. Та бит хоёр та цахилгаан үйлдвэрлэмээр байна. Би үйлдвэр бариад цахилгаан хэрэглэмээр байна. Гэтэл та бит хоёр орон дарга суугаад байна төр. Тэгээд төрөөс зөвшөөрөл авах хэрэгтэй болоод. Та төртөө гэрээ байгуулад. Би эндээс нь аваад. Одоо бид нар яах ёстой гэхээр та бит хоёр хоорондоо яриад би танаас 48 мегаваттыг авъя. Хоёулаа гэрээгээ байгуул. Та үйлдвэрээ барина. Тэгээд та сүлжээнд нийлүүл. Энэ төрийн сүлжээ байна. Төрийн сүлжээгээр би эрчим хүч аавна. Энэ харилцааг нээлттэй болгож өгөх нь эрчим хүчний реформын гол зорилго. Ингэснээрээ яах вэ гэхээр олон станцууд шинээр баригдана. Олон бизнесүүд, үйлдвэрүүд, барилгын төслүүд хүлээж цаг алдхаа бол харамсалтай нь энэ эрх зүйн өөрчлөлт маань явахгүй байна. Улсын их хурл дээр ийм өөрчлөлтийг хийх зорилготой ажлын хэсэг гарсан гишүүдийн ажлын хэсэг. Энэ гишүүдийн ажлын хэсэг маань бол ажиллаа хийгээд явж байгаа. Яг энэ үед засгийн газраас эрчим хүчний яамнаас чуулган завсарлахын өмнө оруулж ирсэн эрчим хүчний хуулийн нэмэлт өөрчлөлт нь эсрэг үзэл баримтлалт. Ийм өрсөлдөөнтэй нээлттэй зах зээл биш. Та цахилгаан станцаа барь. Таны барьсан цахилгааны чинь улс худалдаж авна. Дээрээс нь улс таны цахилгаан худалдаж авахгүйгээр ямар нэгэн байдлаар фейлдэх юм бол таны цахилгаан станцд оруулсан хөрөнгө оруулалтыг чинь бүгдийг нөгөөд төр шилжүүлж авна. Тэгэхээр энэ юу нэрсэлтэй гэхээр зэрэг нэгдүгээр та зах зээлээс нь 2 дахин өндөр үнэтэй үнийн дүнтэй хөрөнгө оруулалтаа цахилгаан станц бариад улсад шахаж болчихно. Тэгэнгүүт энд болохоор эх орныхоо төлөө ийм сайхан цахилгаан станцыг худалдаж авахаас яах вэ? Төсвийн мөнгөөр худалдаж авах. Үйлдвэрсэн цахилгаанаа өндөр үнээр шахах төсөв үйлдэггүй гэдэг. Тэгээд цаанаа юу гэж тайлбарлах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засаг юу яриад байгаа? Хүмүүс хөрөнгө оруулж байна. Ийм. Энэ модель цаашаа явахгүй. Энийг явуулахгүй тул бид нар яах ёстой гэхээр нэгэнт ихэлсэн эрчим хүчний эрх зүйн орчныг шинжлэх их хурлын ажлын хэсэг маань засагтайгаа яриад тэр нэмэлт өөрчлөлтөд бошуух юм байна. Одоо энэ дээр яг 2 өөр байр суурь ингээд тулчаад байгаа. Аажмаар дараа жил ингээд явах юм бол нэлж битггүй. За тэгээд өрсөлдөөнд уучлаарай. Өрсөлдөөнд зах зээлийн зарчим руу орлоо гэхэд одоогийн үнээс хэр нэмэгдэх прогнозоо та бүхэн энэ дээр хийсэн тийм тооцоол байдгүй ажлын хэсэг дээр. Одоо төрийн өмчийн хуучин цахилгаан станцууд байна шүү дээ. Том тэцүүд. Тэгээд тэдний нийтийн байгууламжууд руу, орон сууцны аж ахуй руу, тэгээд төрийн өмчийн том объектууд руу нийлүүлж байгаа эрчим хүчний хэмжээ
тэр хоёр одоо тэр эсэг байгууллагуудын гэрээнд хിവэрэл үргэлжлэнэ. Энэ үнийг индексжүүлээд нэг жоох яатан болгоо. Тэр нь хിവэрэл юм. Хэрвээ тэрийг хамтхан тавиад алдагдлын төсөөс нөгөөд ингээ явлаа гэж бодоход тэр хэсэг нь хിവэрэл юм. Шинээр цахилгаан станцууд баригд. Шинээр би энд үйлдвэр барих гэдэг. Хороол барих гэдэг. Цахилгаан байхгүй хүлээгээд. Энэ харилцаа нь шууд хоорондоо гэрэл. Үнэ тохирно хоорондоо. Даргаас хамаарахгүй. Тэр төрийн сүлжээг л ашиглан сүлжээгийн төлнө. Тэрүүгээрээ сүлжээ нь ашиглаад ажиллана. Тэгэхээр энэ ийм холимог юм явна. Алстаа юм хөгжөөд ирэхийн цагт үн буурна. Ягаад гэвэл шинэ их усрууд чинь өрсөлдөж эхэлнэ. Тэр үед нь бол баг-багаар чөлөөлж бол. Тэрнээс биш өрсөлдөөнд ийм зах зээл модель үүсгэнэд чинь зүгээр хялтгүй хаяад тэгээд тэнгэр тац үн тавиад дампууруулна гэсэн үг биш шүү дээ. Энэ дээр одоо манай улсын дэд бүтцийн асуудал шийдэгдсэн үү бэлэн үү гэж дараагийн асуулт байна л да. Яг ингээд сайхан энэ тэнд цахилгаан станцууд баримаар байдаг. Гэвч элчин хүчний яам спечийн үндэсний төвөөс хилдэг нэг том асуудал нь манай шугам миний чинь дийлдэхгүй. Энэ тэнд эвдрэл гарнаа. Энийг ингээд зохицуулах гээд ядж байгаа маа гэж их. Тэгээд шугамын хүчин чадлын нэмнэ. Салбар гэж байгаа хөгжлийн төлөвлөгөө төсвийн хөрөнгө оруулалт байна. Тэндээсээ боломжийн хэмжээр нэмээд явна. Дээрээс нь шугамыг бол хувийн хөрөнгө оруулалтаар бас барьдаг. Өндөр чадлын шугамыг бол төр эзэмших эрх зүйн орчинтой. Тэгэхээр хувийнхан төслөө хэрэгжүүлэхийн тулд шугамаа барьчаад дараа нь төр шилжүүлж өгдөг тийм зохицуултууд бол байх. Тэгэхээр л боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүгдийг хийж чадвал за энднийх нь өөрийнх нь магадлал бас их хэцүү тийм ээ. Тэгэхэд одоо юу гэдэг чинь Монгол улсад хизээ яг одоо өвөл болоход л бид нар энэ өвөл бараг даахгүйтэй гэл яг салбарын сайд нь нэг хэлдэг тий. Эсвэл тус цахилгаан хязгаарлахгүй гэж хэлэх баталгаагүй байна гэж нэг ярьдаг тийм ээ. Энэ өөрчлөлтийг хийж эхлэхэд одоогийн нөхцөл байдлыг эмзэг болгох юу ч байхгүй. Яг одоогийн нөхцөл байдалтай станц нь хэрэглэгчтэйгээ гэрээгээ хийгээд үнийг нэмэхгүй ямар ч үйл бол шин юм дээр л гэрээлж оруулах. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ хүлээгээд авах шаардлага байхгүй. Хичнээн энэ хэрэгжин төдий чинээ Монголд хэрэгтэй. Үгүй бол жил болгоно л за одоо л өстой гал алтах гэдэг шүү. Гэл бахан мөнгө ярина. За одоо дахиад нэг үнэ нэмэхгүй бол сөхрөх гээд юм шүү. Гэл бахан юм ярина. Тэгэл тэр цаана дөрвөн өмчийн компани дээр явж байгаа үр ашиггүй байдал хулгай асуудал бол хоёр дахь асуудал болж хувирна. Тэгээ чи ингээл томрол ах юм сүулдэ арьсаа дийлхэ болно угаас. Тэгэхээр энийг хийчих хэрэгтэй. За энэ дээр ч гэсэндээ бас манай үзэгчид өөрсдийн сонгогдсон дүүргээ сонгогдсон, тойргоо сонгогдсон улсын хурлын гишүүд бас энэ талаар мессеж тийм ээ. Энэ үг дайх боломжтой гэж би хардаг байхгүй. Нэгэн талаар цэсүү усад амьдарч байгаа тохиолдолд бид бүхэн та Баянголын сонгогч биш үстэй. Биш. Гэхдээ бол хоёулаа хамт ажилладаг бол. Та бол ажиллаа хийж байна. Бусад гишүүдэд бас зориулж үзэгчдэд зориулж хэлж байгаа энэ асуудал. За эрчим хүчний асуудал ярьсных яг энэ дулааны халаалтын үйлрэл хийсэнтэй холбогдуулаад ярих хэвээр таны бас үзэл бодлыг сонсомоор байгаа нэг зүйл нь хагас коксын асуудал. Хоёулаа дараагийн хэсгүүд энэ дэлгэрүүлээд ярина. Энэ хагас кокс дээр та бол их хүчтэй эсэргүүцсэн. Энийг нь одоо шинжлэх ухааны үүднээс ч тэр тийм ээ. Тэгэхээр энэ сүүлийн үед бас хэрэгдэт байгаа энэ сэтгэгдэл дээр суурил шийдвэр гаргахаа болоод энэ судалгаан дээр суурилсан нэг ганц хоёр шийдвэр гаргавал яасан бэ гэсэн бас нэг асуудлууд ч бас энийг дагаад гараад ирчээд. Сэтгэгдэл дээр суурилж игээд байгаа юм уу? Эсвэл нэг тохирцсон юм өстой заавал хийнэ гэж зүтгээд байгаа юм уу? Мэдгүй. Би бол надад бол зүгээр мөнгө нь харамсалтай байгаа. Мөнгө, хайр мөнгө. Нийтийн мөнгийг эрсдэлтэй юм зарж болохгүй. Эрсдэлгүй юм хаана байна? Одоо агарын мөхөрлөг бууруулах эрсдэлгүй юм юу байж болох вэ? Орон сууц, эсвэл дулаан байш. Эрсдэл байхгүй. Тэр хүний амьдралыг сайжруулах. Хүлэмжийг бууруул. Утааг бууруул. 50% дулаахан байна, 50% утаа бууруул.
Эрсдэлгүй өөр юу байж болох вэ? Дулааны станц эсвэл дулааны цахилгаан станц. Монгол хүйтэн дулаан хэрэгтэй. Эрсдэл байхгүй хөрөнгө оруулалтаа нөхөд. Ийм юмд нийтийн мөнгийг зарах хэрэгтэй. Туршилтын журмаар хийх гэж байгаа огцом шийдвэр дагсан юмд нийтийн мөнгө зарж болохгүй. Ялангуяа гадаадаас авах гэж байгаа хайр мөнгө. Тэр нь бол харамсалтай. Ийм л байр суурьтай байна. Энэ өөрчлөгдөв. 10 бүр хэдэн жилийн өмнөөс нөгөө шахмал төлш үйлдвэрлэж эхлэхэд 19 онд угаарын асуудлууд гарч ирсэн. 9 сард 10 сард би телевизээр тайлбарлаж ирсэн. Угаар яалтчгүй нэмэгдсэн, бүр нуг хуг нэмэгдсэн. Өнгөрсөн жил таны санаачилсан сонсгол дээр энэ тоонуудыг хүмүүс нийтээрээ хүлээн зөвшөөрсөн баг. Тэгэхээр тэр түүхийд нь муу шатлт муутай. 100-наас хамаарна. Гэхдээ байгаа 100-ндаа л бодох ёстой шүү дээ ямар нүрс байхаа. Тэгэхээр тэгж их мөнгө зарж яхаар зүгээр сайхан гялайсан гоё тортог бахта сайн чанарын үнс бахта хар нүрсийг шигшээд бүхлээр нь нэргэл. Нунтгийг нь барьцалдуулж болно. Илүү мөнгө битээ төлсөн зараад. Илүү их 80-аар тоологдох хөрөнгө оруулалт янз бүрийн хөх цагаан хар нүрс нь битээ. Тэр мөнгөөрөө байшин барь. Цахилгаан станц ерөөсөө л юм. Би төлсний мэрэгчтэй хүн. Төлстэй битээ их ноцолд гэж хэлмээр байна. Энэ тийм зарчмын өөрчлөлт гаргахгүй. Мөнгө харин цаг хугацаа харин байна. Нийслэлийн манай нэвтрүүлгийн өмнөх дугаар дээр яг асуудлыг хариуцсан нийслэлийн урлагч дарга бас орсон л да. Тэгээд яа харахгүй энэ бол одоо манай шинжлэх ухаан судлаачдын гаргасан санал зөвлөмжн дээр үндэслээд хийсэн гэдэг хариултыг буцаад тайлбар өгөөд явж байгаа. Гэтэл нөгөө талдаа яг тэр эрдэмтэд яг тэгж хэлсэн үгүй юу гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал яг хагас хогсыг урдаас аваад оруулаад ирв. Энэ жил оруулаад ирэх гэж зөвснө үү гэдэг ийм хоёрдугаар асуудлууд л байгаа. 9 сар дөнгөж эхлээд халаалтын үйлрэл дөнгөж эхэлж байхад саяхан энэ 7 хоногт нэг өдрийн дотор угаартаж нас орсон хүнийтэй огцом өсөөд гараад ирчихлээ. Энэ асуудал маш том асуудал. Бид нар хэсэг бүлэг иргэдийг нас барах байтугай бүр тэрнээс ч бага асуудал дээр болж ерөнхий сайд огцорч исэн ийм жишээ тохиолдлууд өнгөрсөн үед зөндөл гарч ирсэн. Гэтэл энэ асуудлыг бид нэр жил болгон болоод байсан асуудал учраас нэг тоомжиргүй бас өнгөрөөд байгаа шүү. Манай иргэд олныг. Энэ асуудлыг бид нэр энэ өвөлдөө багтааж шийдвэрлэх боломж байна уу? Та энэ дээр юу гэж харж байгаа? Одоо нийслэлийн зүгээс энэ зарим гаргасан шийдвэрүүдээ зогсоё гэхээр нөгөө Монголд байгаа үйлдвэрүүдийнх нь багтаамж чадварх нь хүрэхгүй байх асуудлууд бас байгаад байгаа шиг байна л да. Энэ жил шийдэх боломж шүү дээ. Шийд зайл хийзэний. Энэ шахмал төлс чинь болохгүй байна. Энэ төлсний түүхийн эдийг үнс бахта сайн шатдаг юмар хий гэж мэрэгчлэтний хоод би 2019 оноос хойш тасралтгүй ярьж байгаа. Хэвлэл мэдээлэл яваад лайваар, фэйсбүүкээр харамсалтай нь тоо нэмэгдээд байна. Сая өчигдрийн тэр явдал бол 81 хүн угаартаж 3 хоноос орсон. Харамсалтай хэрэг. 81 хүн гэдэг бол тохиолдол биш байхгүй. Ер нь бол угаартал байдаг. Ямар нэг юм шатаахад үний хариуцлагагүй ажил энэ төр гэдэг. Гэхдээ масс утгаараа 81 гэдэг тоо бол тохиолдол биш. Энийг өөрчил гэж ярьсан. Өнгөрсөн жил 3 сарын 1-нд засгийн газар тогтоол гаргасан. Шахмал төлөвчний түүхийн эдийг сайн үнслэг багтаа Эрдэнэс 5-7 эрчим хүчний нүрсээр хийя гэж. Одоо хийж байгаа түүхийн эд нь бол дунд нүрс, баяжуул биш. Баяжуулсан нүрс биш. Баяжуулсан нүрс хаягдл чулуу хоёрын дунд middling англиар дунд гэсэн. Тийм биш, баяжуулсан сайн нүрсээр нь хийх. Тийм тогтоолоо хэрэгжүүлээгүй. Миний сонсноор өртөг өндөр гарна. Дээрээс нь тэндээс ингээд дээж аваад ингээд шинжилсэн чинь нэг хайхтар гой болохгүй байна. Тийм болохоор хятадас авчиг гэсэн дүгэл төгсөн л гэдэл яриад байл. Тэгэл өгсөн тийм байлгүй би тэрэн дээр нэмэр ажилласан биш. Гэтэл хагас хогсын уучлаарай. Энэ хагас хогсын асуудал зөвхөн энэ нийслэлийн энэ жил гаргаж байгаа асуудал шүү. Өмнө нь Чойжо сайд, өмнө нь байгаль орчин ил жуулчлалын яамны сайд гэсэн Бат Эрдэнэ сайдын үед 2 удаа гарч ирээд хоёулан дээр нь
иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад унжижсэн юм асуудлууд бас байгаа тийм ээ. Хүрсэн жил 2-3 жил зүтгэсээр хагаад ингээд зүтгэлэх юм гээд заавал хийх ёстой байсан юм бэ л үү. Одоо тэгээд тэр хүмүүс хариуцлага хүлээгээд явах хэрэгтэй. Энэ ерөөсөө нам улс төрийн асуудал биш. Одоо энэ улсын хурал дээр бол жишээ нь түлшинд төсөв зарцуулахгүй гэдэг өгүүлбэртэй 53 дугаар тогтоол гарсан. Ялангуяа Монгол Ардын намын гишүүд дотор олон байгаа. Харьцал намын гишүүд олон байгаа. Бусад намын хүмүүс байгаа. Ингээ хамтарч гаргасан тогтоол. Түлшинд төсөв зарцуулахгүй гэдэг хахад энэ жил бид нар хятаас нүс авч байгаа. Тэрнийх нь мөнгө төсөв биш юм аа, компани мөнгө гэж яриад л. За дараагаар нь Хагас коксын үйлдвэрийг Монголд барина гэсэн. Юугаар худалдаж авах юм? Төсөөр л авах байгаа билгүүд тийм. Улсын өрөмдөрийн хөрөнгө оруулалт бол тийм тогтоол нь ер нь их хурлын энэ юу зүгээр цаас юм уу? Бид нар тэнд яах гэж байхдаг. Тэгэхээр зэрэг энэ одоо том намын том лидерүүдийн хийсэн шахмал төрш Хагас кокс юу вэ? Эн чинь намынхаа нэр хүндийг унгаагаад шүү дээ. Энэ дотор орсон залуучууд дэвшилтэй юм яриад бишээ нүүрстэйг нь оцолтгоо болёо. Нүүрснийхөө мөнгөөр байшин барь. Дулаахан сууц барь, хашаанд нь барь, дулаан аян хий. Орон сууц дахин төлөвт явуулъя. Бити мөнгө нүүрсэнд өгөөд байшинд оруулах гэдэг хахад үгүй ингээд идэг. Тэгээд нийт дүнгээрээ бол тэр нам хамт олонны нэр хүнд унжлах. Ингээ яах ингээл байгаад их юм. Бидний хүмүүсийн эрүүл мэнд эрсдлийн асуудал байна. Дээрээс нь улс төрийн асуудал байна. Улс төрөөс их том унаа аавн мундаг юм шийдчихдэг хүмүүс болж харагдана гэж бодоод байх шиг байна. Явахгүй. Нэг намын нэр хүнд гэж ярьснаас бас нөгөө нэг асуудал нь бол энэ агарын бохирдлын асуудал жилдээ эрүүл мэндэд үзүүлэх нөлөө шууд болон шууд бус замаараа бол нийтдээ одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьтай тэнцвүүц юм хор хөнөөл манай эдийн засгт урьдчилж байна гэсэн одоо нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн нэг дүгнэлт бас байдаг тийм ээ. 2020 оны датан дээр гаргаж ирсэн. Түлш гэснээс түлш гэдэг бол зөвхөн Хагас кокс одоо шахмал түлшний сайжруулсан түлшний асуудал бол биш. Энэ жил бид бүхэн нийслэлийн хувьд урд нь хүмүүс маасаараа хэрглэж үзээгүй бас нэг ийм том туршилт гэж хэлж болохгүй бах. Гэхдээ одоо ийм шинэ арга бол хийн халаагуур газын асуудлууд л орж иж байгаа. Хэдэн 10,000-аараа. Тэгэхээр энэ дээр яг Монгол улсад яг дэд бүтцийн хувьд за хүмүүсийн одоо соёл зан үйлийг ярихаа болио л та тийм ээ. Дэд бүтцийн хувьд бэлэн байд юм. Та бол яг энэ салбар дээр бас яг нүүрснээс хий гарах гад хүртэл явж исэн үний хувьд хэлэхэд судалж байгаа л хийсэн байлгүй дээ. Тэгээ бэлэн л гэж бодож байгаа юм байлгүй. Миний хувьд зөвхөн хэлэх өнцг нь бид нэг тэр техник хэрэгсэл дээр бэлэн үгүй стандарт байгаа үгүй энэ төр гэж хэлэхээс илүүтэйгээр хар хайрцаг. Монголчууд маха, гурила, түлшээ, цахилгаанаа өөрсдөө хэрэгтэй. Дээр нь шатхуун байна. Яалтчгүй чадахгүй байгаа учраас ингээд шатхуун бол нөө технологийн бүтээгдэхүүн. Тэгвэл энэний төлөөл газрын тосны үйлдвэрийг хөрөнгө оруулалт нэмэгдээ, зээл нь нэмэгдээд байхад их хурлын гишүүд зөндөө маргаж жагаад маш том одоо саналаар дэмжиж зээлийн сонгож хөрөнгө оруулалтыг нэмсэн сэтгүүлж л байгаа тийм ээ. Заавал хийх хэрэгтэй. Газрын тос. Дахиад зан тал нь бол нүүрснээ шатхуунаа хийх хэрэгтэй. Цаг хугацааны асуудал. За тэгээд тэр гэрт түлж байгаа түлш эсвэл хийн түлш нүүрснээсээ хийн түлш гаргаж байгаа хэрэгтэй. Тэгээд цахилгаан, гурил мах. Энэ бол зүгээр үндэстэй ингээд ямар ч тохиолдолд хар өдөр амьд хийж авч явах чадвартай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ийм юмыг ийм энгийн гэрийн түлшээ хятадаас нүрс аваад Оросоос газ аваа шийддэг гэдэг бол агуулгаараа буруу. Тэр техникийн асуудал нь бол хоёр дахь зүйл. Техник бол ямар ч юм шин юм ихэд эрсдэл гарна. Энэ бол зүгээр хууль, математик, магадлал гарна. Заавал алдаа гарна. Хаа нэгэн газар. Хиний гэрт алдаа гарч хин үргэлдэх юм мэдэхгүй. Тэгэхдээ энэ зүгээр өөр төрлийн түлш байсан ч их гардаг л асуудал. Их гарч явах юм бол буруу шийдвэр өгнө гэсэн үг.
масс утгаар нь бид нар дүн дээр анализ хийж байгаа шүү дээ. За яг энэ талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай хүмүүс бол таантай санал нийлж байгаа. Яг энэ асуудлууд дээр. За нэгдүгээрт бид нэр тийм ээ улс орны эрх ашиг байх хэвээр, бид өөрсдөө бие даасан байх хэвээр гэдэг гисэн одоо үндсэн зарчмууд дээр тулгуурлаад ингээд харахад бид нэр дотооддоо ядахна энэ 226 тэрбумыг дотооддоо үлдээх. За байшин гадуулагч байж болно тийм ээ. Энэ асуудлууд руу оруулсан бол илүү үр дүнтэй байх үжээ гэсэн юм аргументууд байгаа. А гэхдээ энийг одоо шийдэхин тулд бид юу хийх ёстой? Улсын хурлын гишүүд бол мэдээж тодорхой хэмжээнд энэ талаар мэдээлэл өгөөд ингээд явна. А мэдээж бас тодорхой хэмжээнд асуудлуудаа нэхэд араас нь мөшгөөд ингээд явах байх. Ард иргэдийн хувьд бид бүх одоо яах ёстой? Дараагийн сонгуульч одоо 3 жилийн дараа штэ. Тэр хүртэл одоо бид нэр ямар юу хийж чадах юм? Одоо тэр төлшийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ямар Непал гэлтэй нь биш. Өөр юу яах вэ? Их хурлын дээр тогтоол гаргасан. Энэ нодлон 3 сард хийсэн 3 сард тохоо сонсоолч 1 сард лөө. 1 сард 2 сард сонсоол хийсэн. Дараа нь дээр ажлын хэсэг бөө юм болж байгаа нэг тогтоол гаргасан. Тогтоол дээр дулаан сууц барилга байшинг дэмжинэ. Төлшин төсвийн мөнгө зарцуулахгүй гэдээ гарсан. Нийслэл 2040 гэдэг ерөнхий төлөвлөгөө гаргасан. Тэр 2040-т шахмал төлш нүүрсэн төлшнээс хадуу төлшнээс татгалцснаа 2030 гэхэд гисэн. Хурлын тогтоол нийслэлийн 2030 он гэхэд шахмал төлшөрлөхгүй гэсэн. Тэгсэн хэрнээ төлш хятадаас аваад байна. Тэгээд тэр хөх нүүрсэн үйлдвэрийг барина гэдэг. Өөрөөр хэлбэл хоорондоо зөрчилдөд өгөхгүй. Тэгээд одоо улсын хурлын гишүүн бол хууль тогтоогч. Тогтоол гаргана, хууль гаргана. Тэрний хэрэгжих хэсэг нь бол Монголын төрийн асуудал. Хууль хэрэгжих ёстой. Хэрэгжүүлэхгүй бол яадаг юм? Хуулийг хэрэгжүүлэх шахдаг, хариуцлага тооцдог. Улс төрийн бөгөөд хуулийн хариуцлага руу татах ёстой. Тэгээд тэр ажлууд л араас нь хийгдэх баг та. Бидний хувьд ч гэсэндээ ингээд байнга агаарын бохирдол хагас кохс яриад яваад байдаг бас нэг хүн болж хувирмааргүй байна. Миний хувьд бол бас жил болгон бас сонсгол хийгээд баймааргүй байна. Гэтэл ингээд яхаарахгүй араасаа ингэж маш сөрөг үр дагавартай юм шийдвэрүүд бол гараад байна л та. За энэ бүгдээс хоёулаа нэг төр завсарлага аваад улс төрийн тухай, танаа бас намын тухай асуултуудыг би асууж үзэгчдээ бас мэдээлэл өгөхийг хүсэж байна. Ардчилсан намын хувьд шинэ дарга сонгоод гаргаад ирлээ. Одоо ардын намын шинэ даргаас удахгүй тодорхой байх. Танаа намын хувьд их хурл бүх гишүүдийн хурлаас удахгүй зохион байгуулж хийгээд шинэ хөтөлбөрөө бас танилцуулах байх тийм ээ. Энэ дээр одоо намын даргын сунгаа гэдэг ч юм уу эсвэл солих иймэрхүү асуудлууд яригдж байгаа юу? Яригдаг. Хуулийнхаа дагуу энэ ондоо багтаагаар дөрмийн шинжилгээ бүртгүүлэх ёстой. Тэгэхээр дөрмийн ажлын хэсэг гээд ажиллаад гişүүд хилцээд тэгээ явцгаачдаг. Тэгэхээр ерөөсөө танаа намын хурал бол их тийм анхаарал ерөөсөө татахгүй. Тэр намын гişүүд бол анхаарал татлахгүй байх гэдэг дөрмөө ирж байгаа юм шүү дээ. Зөв. Тэ. Гэхдээ бол даргын асуудал бол яригдахгүй юм шүү дээ. Сонсоогүй. За бид бүгдийн урилгыг хүлээн авч одоо төсөв сэргээгдэх эрчим хүчний асуудлууд, нийслэлийн бас асуудлууд, хоёулаас төрийн өмчит компани тухай асуудал руу бас нэлээд үнсгий орж ирлээ. Манай үзэгчид бас тодорхой хэмжээнд мэдээлэл авсан гэж найдаж байна. Улсын хурал дээр байгаа технократ гишүүдийн төлөөлөл болсон учраас ингээд тантай бол байнга баг улиралдаа нэг удаа ярьж мэдээлэл авах юм сонирхолтой бол байгаа. Тэгэхээр өвөл эдэрийн үед бас дахиад нэг хоёлаа ярилцаж давхар мэдээллүүдийг өгөөд явах юм сонирхолтой бол байна. Тэгээ таны цаашдын ажилд амжилт хүсье. Маш их хоёлаа эдэрийн өвдөнд төлснөөс жоох өөр юмэр хавьстай. Төшөл ярих юм уу? Төшөл ярих байх. За баярлалаа. Үзэгчтэй дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.
улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг